дээр асуудалтай тэргүүлэгчтэй байна. Мэдээж энэ дээр бол яг одоо хилцэгч Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Энэхүү хуралдаанаар энэ сарын 30-ны өдөр болох аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар батлах асуудлыг хэлцлээ. Энэхүү хэлцсэн асуудлаас дурдвал аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан биелэлт мөн 2019 онд аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх асуудлыг хэлцэж тэргүүлэгчид санал бодлоо солилцсон юм а. Мөн 2019 оны төсвийн төслийн талаарх саналаа тэргүүлэгчид дэвшүүллээ. За энэхүү хуралдаанаас бэлтгэсэн сурвалжлагыг одоо та бүхэнд хүргье. Асуудалтай холбоотой шууд тэргүүлэгчдээр ирцээ юм уу тэргүүлэгчдээс санал байвал тухайн асуудал. Хуралдааны эхэнд аймгийн нийгмийн эдийн засгийн 2018 он хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар аймгийн засаг даргын орлогч Төвшин Жаргал танилцууллаа. Энэ ажлууд иргэжлийн одоо төлөвлөж ирсэн арга хэмжээ нь 100% гүйцэтгэлтэй 24 арга хэмжээ нь тодорхой үр дүнд хүрсэн буюу 70% хэрэгжилттэй 7 арга хэмжээ нь хэрэгжилт удаашралтай буюу 40%-тай гарч эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан биелэлтийн дүн 93.1% гүйцэтгэлтэй байна. За өмнөх 17 оноос бол 3.7 пунктээр өссөн байна. За биелэлтийг бүлэг тус бүрээр нь танилцуулбал нэгт нь эрүүл аз жаргалтай иргэд бүлэг 29 арга хэмжээ хэрэгжүүлэхээс 27 арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж 2 арга хэмжээнд 70% гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Бүлгийн дундаж 97.9%-тай. За хоёрт нь нийгмийн дэмжлэгтэй аз жаргалтай иргэд бүлэг 10 тонн арга хэмжээ хэрэгжүүлэхээс 14 арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж 1 арга хэмжээнд 70% гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Бүлгийн дундаж биелэлт 98%-тай. За гуравт нь ажилтаа аз жаргалтай иргэд бүлэг 8 арга хэмжээ хэрэгжүүлэхээс 8 арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж 100% гүйцэтгэлтэй. За дөрөвт нь оюунлаг ёс зүй соёлтой аз жаргалтай иргэд бүлэг 18 арга хэмжээ хэрэгжүүлэхээс 10 тонн арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж 1 арга хэмжээнд 70% гүйцэтгэлтэй 2 арга хэмжээний эрчимжүүлэх шаардлагатай буюу 40% гүйцэтгэлтэй хэрэгжиж бүлгийн дундаж 91.7%-тай. За 5 дахь хөлөг буюу эрүүл хүнс цэвэр орчинтой аз жаргалтай иргэд нь 32 арга хэмжээ хэрэгжүүлэхээс 20 тонн арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж 6 арга хэмжээнд 70% гүйцэтгэлтэй 1 арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай буюу 40% гүйцэтгэлтэй хэрэгжиж бүлгийн дундаж 91.6%-тай. За 6-ад нь сайхан хотын аз жаргалтай иргэд бүлэг 22 арга хэмжээ хэрэгжүүлэхээс 16 арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж 4 арга хэмжээнд 70% гүйцэтгэлтэй 2 арга хэмжээ эрчимжүүлэх шаардлагатай 40% гүйцэтгэлтэй байгаа. За бүлгийн дундаж бол 89.1%-тай байна. За 7-д нь аялал жуулчлалын өгөөстэй аз жаргалтай иргэд бүлэг 6 арга хэмжээ хэрэгжүүлж 3 арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж 1 арга хэмжээнд 70% гүйцэтгэлтэй 2 арга хэмжээ эрчимжүүлэх шаардлагатай буюу 40% гүйцэтгэлтэй хэрэгжиж бүлгийн дундч нь 75%-тай байгаа. За 8-д нь эдийн засгийн өсөлттэй аз жаргалтай иргэд бүлэг 11 арга хэмжээ хэрэгжүүлэхээс 7 арга хэмжээг бүрэн хэрэгжүүл 4 арга хэмжээнд 70% гүйцэтгэлтэй хэрэгжиж бүлгийн дундаж 89.1%-тай. За 9 буюу одоо төгсгөлийн бүлэгт чадварлаг зохицолтой аз жаргалтай иргэд бүлэг нийт 29 арга хэмжээ хэрэгжүүлэхээс 24 арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж 5 арга хэмжээнд 70% гүйцэтгэлтэй хэрэгжиж бүлгийн дундаж 94.8%-тай тус гарсан байна. За ингээд 2019 оны 18 оны одоо үндсэн чиглэлийн засаг даргын биелэлтүүд ерөнхийдөө хянга шинжилгээ үнэлгээний одоо хэлтэс одоо хөрөнгө оруулалт төгсгөлийн бодлого төлөлтөй хэлтэс за засгийн газрын одоо үнэлгээний журмын дагуу бол нийтдээ 93.1% гүйцэтгэлтэй байна. Туссан эсвэл одоо энэ жил одоо яаж одоо Орхон аймгийн 2018 оны төсвийн биелэлт 90% биелэлттэй байгаа бөгөөд эрчимжүүлэх шаардлагатай 7 ажил байна. Харин 2019 онд аймгийн эдийн засгийн нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл нь үйл ажиллагааны үндсэн 9 бүлэгтэй бөгөөд нийт 153 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. За 2019 оны улсын төсөв болон орон нутгийн төсвийн боломжинд тулгуурлан нийт 156 арга хэмжээг төлөвлөд байна. За аймгийн эдийн засгийн нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл үйл ажиллагааны хөтөлбөр нь бол үндсэн 9 бүлэгтэй байна. За нэгт нь эрүүл аз жаргалтай иргэд бүлэгт одоо 2 чиглэлээр 17 зорилт дэвшүүлэн 30 арга хэмжээг төлөвлөж байна. За хоёрт нь нийгмийн дэмжлэгтэй аз жаргалтай иргэд бодлогын хүрээнд нэг чиглэлээр 7 зорилт дэвшүүлэн 14 арга хэмжээг төлөвлөж байна. За гуравт нь ажилтаа аз жаргалтай иргэд бодлогын хүрээнд нэг чиглэлээр 5 зорилт дэвшүүлэн 7 арга хэмжээг төлөвлөсөн. За дөрөвт нь
оюулыг ёстой соёлтой азаргалтай иргэд бодлогын хүрээнд нэг чиглэлээр 4 зорилт дэвшүүлэн 10 арга хэмжээг хэрэгжүүлнэ. За 5-т нь эрүүл хүнс цэвэр орчинтой азаргалтай иргэд бүлэгт 2 чиглэлээр 18 зорилт дэвшүүлэн 31 арга хэмжээг төлөвлөсөн. За 6-д нь сайхан хотын азаргалтай иргэд бодлогын хүрээнд нэг чиглэлээр 8 зорилт дэвшүүлэн 16 арга хэмжээ төлөвлөсөн. За 7-д нь аялал жуулчлалын өгөөстэй азаргалтай иргэд бодлогын хүрээнд нэг чиглэлээр 3 зорилт дэвшүүлэн 4 арга хэмжээг төлөвлөсөн. За 8-д нь эдийн засгийн өсөлтөд азаргалтай иргэд бодлогын хүрээнд нэг чиглэлээр 7 зорилт дэвшүүлэн 8 арга хэмжээ. За 9-д нь чадварлаг засагтай азаргалт иргэд бүлэгт 3 чиглэлээр 16 зорилт дэвшүүлэн 34 арга хэмжээ нийт 156 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж төлөвлөж байгаа. За энэхүү төлөвлөлтийг ихтэй засаг даргын зөвлөлөөр одоо 2 удаа орсон. Эдгээр саналууд гарсангүй шүү дээ. 2019 онд аймгийн засаг даргын нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл нь үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсны дараа тэргүүлэгч нар асуулт асууж саналаа дэвшүүлсэн. За сая ярьсан засаг даргын оролцогч тэр хангалын гол автовокзал эднэрийг ярьж байгаа шийдвүүлнэ гэдэг явцсан. Энэ дээр зураг төслийн хангал 5.1.4.2 дээр хангал голын бохирдлтын ижүүрэн судалгааны ажлыг гүйцэтгүүлж бохирдлтыг бууруулах арга хэмжээг авч ус цэвэрлэх байгууламж барих ажлын зураг төслийг боловсруулах гэдэг. Тэгээ энэ дээр болохоор орон нутгийн төсөв гэж байна. Нөгөө нэг байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд эрдэнэ төлөвлөгчийн энэ дээр тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө гаргадаг юм уу? Энэ тал дээр яагаад тэр байгууллагыг тусгаагүй юм бэ? Энийг асууя. За улсын нөөцөөс одоо ер нь томоохон аймагуудын ард иргэдийн махны асуудал тэгээ мах сүвний асуудлыг бол ингээд орон нутгийн өөрөө шийдгээд яатсан. За энэ дээр бол 5.1.2.1 дээр махны нөөцийн сан байгуулж төсвөөс нэг удаа хөрөнгө гарган жил бүр эргүүлэн төлөвлөрүүлж зарцуулах замаар махны үн нийлүүлэлтийг тогтворжуулах гэдэг. Энэ дээр бол би тэр төсөв дээр харахад 300 сая төгрөг тавьсан байх шүү. Ийм асуудлыг одоо ингээ 300 сая төгрөг тавихаар ер нь махны үн эрдэнэт тогтворчдөг юм уу? Бол сүүлийн 2 жил орон нутгийн төсөв дээр 100 сая төгрөг тавьж одоо 20 автобусны буудлыг бол байгуулсан байгаа. За энэ жилийн төсөв дээр ч гэсэн бид нэр үргэлжлүүлэн 100 сая төгрөгийг бол төлөвлөж өгсөн байгаа. За яг Орхон аймагт бол одоо сөөдрөвч бүхий одоо нийт шаардлагатай автобусны зогсоол бол 140 зогсоол байдаг. За үүнээс бол шинжлэх шаардлагатай бол 70 гаруй зогсоол, 76 зогсоол шинжлэх шаардлагатай байдаг. Энийг бид нэр жил бүр одоо ингээд төсөв тавьж одоо ээлж дараалтайгаар шийдвэрлэх юм бодлого барьж байгаа. За тэр 6-гийн 12-1 дээр орчин үеийн жишг нийцсэн автовокзалыг барьж эхлүүлэх гэдэг ажлыг бол эх жил бид нар төлөвлөсөн байх. Тэгэхээр сая өнгөрсөн энэ жилийн үндсэн чиглэл дээр хасалдаад байгаа ажлыг бид нар эх жилийн үндсэн чиглэл дээр бол үргэлжлүүлэн хийж гүйцэнэ гэсэн зорилгоор бол энэ заалтыг бол тусдна гэж оруулж өгсөн байгаа. За саяын нөгөө нэг асуудал бол тэр хангал гол дээр цэвэршүүлэх байгууламжийг байгуулах асуудал байгаа. За энэ дээр энэ гихтээ за мөрийн хөтөлбөр дээр бол яг байгуулсан үг хэсгээр нь бид нар энэ дээр ингээ оруулчихад байгаа. Өөрөөр хэлбэл хангал голын бохирдлтын иж бүрэн судалгааны ажлыг гүйцэтгүүлж бохирдлтыг бууруулах арга хэмжээг авч ус цэвэршүүлэх байгууламж барих ажлын зураг төслийг боловсруулна гэж одоо мөрийн хөтөлбөр дээр нь заагдсан байгаа. Тэгэхээр тэр заалтаар нь оруулсан учраас бид хамгийн ихний ээлжинд бол шууд одоо энэний хөрөнгийн хөсрөө шууд тавиад явах энэ жилдээ бол боломжгүй. Ер нь бол тэрний дараагийн жилдээс бол тавиад явах боломжтой гэж байна. Нөөцийн махан дээр өнгөрсөн жилүүдэд одоо эндээс харахад бол 2016 онд бол Эрдмит компанид нөөц бэлдэх 600 сая төгрөгийн зээлийг хүнс үдэ аж ахуйн яамнаас хөнгөлөлтөө хүүгүү олгож байсан. За энэ олгож исэн мөнгө маань болохоор зэрэг тухайн махыг одоо хадгалахад гарах үйл ажиллагааны зардлыг олгож исэн юм аа. Тэгээ бид энэ жилийн хувьд өнгөрсөн жил олгогдоогүй. За энэ жил бол махны үн одоо зах зээл дээр энэ ертөнцийн үйл ажиллагаа явуулж байгаа 4 махны үйлдвэр бол 1 кг махыг дунджаар 5500 орчимд авч байна. Тэгэхээр махны үн өсөх хандлагатай байна. Ийм учраас бол бид нар тухайн одоо нөөц бүрдүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд бол энэ махыг хадгалах үйл ажиллагааныхын зардлыг хүүгөө олгоё гэдэг ингээд нийт аймгийн хэрэгцээд 1-6 сар хүртэл хэрэгцээд махны
30% нь бол одоо энэ хадгалах зардлыг хүүгөө олгоё гэсэн юм саналыг оруулсан. За энэний хүрээнд бол 300 сая төгрөг шийдэгдсэн байгаа. За одоогоор бол аймгийн нөөцөнд дотоодын нөөцөнд бол 341.8 мянган тонн махыг бол бэлдээд байна. За энэ дөрвөн аж ахуй нэгжлэр за бидэнд бол шаардлагатай одоо нийт одоо хэрэгцээд махныхаа 30% бэлднэхэд бол 600 тонн мах шаардлагатай. За чөлөө цагийн талбай дэд хөтөлбөрийн хүрээнд 18 онд хэдэн ажил хийгдсэн. 19 онд хэдэн ажил хийгдэж байгаа юм. Энэ нийт чөлөө цагийн талбай минь хэдэн хувь болох юм? Энэ дээр тодорхой хариулж өгөөч. За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийг яаж сайжруулах юм? Бас тоо баримттай. 19 онд хаана ямар ажлууд хийгдэж байгаа юм. За эмч дэд хөтөлбөрийн хүрээд ялангуяа эмчдэрийн сургалтын асуудлыг яаж зохицуулж байгаа юм? 18 онд хэдэн эмчдэр сургалтанд хамрагдсан? 19 онд хэд хамрагдах юм? Энэ нийт эмчдэр чи хэдэн хувь болох юм? Ямар үр дүнд хүрэх юм гэдгийг тодорхой хариулж өгөөч гэсэн юм хэдэн асуулт байна. За ер нь чөлөө цаг дэд хөтөлбөрийн хүрээнд бол төлөвлөсөн тоо бол 36 барил дээр чөлөө цагийн талбай хийнэ гэсэн юм төлөвлөгөөнд нь бол туссан заалтай байгаа. Тэгэхээр ажлын хэсгээс бол за гэрлэн дохиотой болон гарцтай явган хүний гарцтай юм уулзрууд дээр за стандарт хангасан тийм явган хүний замын эхлэлийг тавьж өгөө гэдэг ийм байршлуудыг нь бол тодорхойлоод энэ жилийн төсөвдөр за 7 сая төгрөг бол тавьчихсан байна. Яг салбар дундын хилцүүлгээс гарсан. За яг одоо өвчлөлт их байгаа одоо тэр чиглэлүүдээр ингээд сургалтанд хамруулсан. Мөн сургалтанд хамруулахдаа ганц нэгээр биш багаар нь за эмчийг хасрагчтай, совлогчтой гэх зэргээр ингэж суралцуулсан. Нийт 40 сая төгрөг зарцуулсан. 40 эмчид 64.7 сая төгрөг зарцуулсан. За 19 онд бол бас энэ одоо дөнгөс өссөн дөнгөөр нийтдээ одоогийн өршсөн байдлаар бол 60 орчим эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг суралцуулах одоо төлөвлөгөөнд тусгацсан байна. Хотоорындын зам, улсын чанартай зам учраас Ийхүү эх хонд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдж буй асуудалд анхаарах зүйл болон 2019 оны төсвийн төслийн талаар танилцууллаа. За цаашаа яваа. За орлогын төсвийн төсөөлөл орон нутгийн төсвийн татварын болон татварын бус орлогыг улсын их хурлын чуулганаар 49.7 тэрбум төгрөгөөр батлуулж 5.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг боловсруулж нийт 55.2 тэрбум төгрөгөөр үүнээс татварын орлогыг 54.3 тэрбум төгрөгөөр татварын бус орлогыг 891.7 сая төгрөгөөр төсвийн төсөлд тусглаа. Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийг 4.9 тэрбум төгрөгөөр тусгай зориултын шилжүүлгийн орлогыг 34.5 тэрбум төгрөгөөр тусгай зориултын шилжүүлгийн байгууллагуудын өөрийн орлогыг 253.9 сая төгрөгөөр тооцож төсвийн төсөлд тусглаа. Орон нутгийн 2018 оны төсвийн шилжих үлдэгдлийг нийт 8.3 тэрбум төгрөг байхаар тооцооллоо. Үүнээс он дамжин хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын үлдэгдэл 3.3 тэрбум төгрөг, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2018 оны төсвийн орлогыг 5 тэрбум төгрөгөөр давж биелэхээр тооцож төсвийн төсөлд тусглаа. Одоо нэр төрлөөр бараг 20 гаруй. Эх хонд орон нутгийн төсвөөр 148 төсөл арга хэмжээнд 6.3 тэрбум төгрөг, байгаль орчин хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар 32 арга хэмжээнд 886.6 сая төгрөгийг зарцуулахаар төслийн төсөвт тусгасан байна. Мөн энэхүү хуралд хэлэлцсэн өөр нэгэн асуудал бол аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2018 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлд 2019 онд баримтлах чиглэлийн тухай хэлэлцсэн юм. Орхон аймгийн иргэдийн 14.4% нь газар эзэмшиж байгаа бөгөөд нийт олох ёстой газрын 100% олгогдоод дууссан байна. Энэ ажлууд эрхчлэлийн одоо 2017 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд 39,402 га бэлчээрт 130,539 тоо толгой мал тоологдсон бөгөөд за бэлчээрийн газрын байдлыг Бутуун мониторингээр үнэлэх аргаар хийсэн тайлангаас харахад бол нийт бэлчээрийн 80 орчим хувьд нь бэлчээрийн дац 4 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна. За үүний гол шалтгаан нь хүн ам ихээр төлөвлөсөн дэд бүтэц сайтай томоохон суурин газруудыг бараадан ойр орчмын малчин өрхүүд уран дулааны цагт ихээр иж зусаж намарчдаг нь за бэлчээрийн дац хэтэрх үндсэн шалтгаан бол
болсон байна. Монгол улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх ажлыг жилийн туршид зохион байгуулж ажиллалаа. За Монгол улсын иргэнд газар өмчлөх тухай хууль батлагдаж хэрэгжиж эхэлснээс хойш аймгийн хэмжээнд нийт өссөн дүнгээр 19,252 иргэнд 1478,55 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна. За энэ онд 544 иргэнд 39,52 га газрыг өмчлүүлсэн байна. За хуулийн заасны дагуу газар хамтран өмчлөх эрхээс салгуулж газар өмчлөх хэрэгээ сэргийлэхийг хүссэн 95 өрхөд хамаарах 286 иргэний хүсэлтийг хүлээн авч шийдэлсэн бөгөөд өссөн дүнгээр 3492 иргэний хамтран өмчлөх эрхийг цуцалж шинээр эрхийг нээж өгöd байна. Өөр бусад аймгийн нутагт газар өмчилж авахыг хүссэн 145 иргэнд Орхон аймгийн нутагт газар өмчилж авахд хол авлагаар үйлчилсэн байна. Ингэснээр өссөн дүнгээр 3270 иргэнд лавлгаа мэдээлэлээр үйлчилсэн. Аймгийн хэмжээнд газар өмчлийн хуулийн хэрэгжилтийг авч үзвэл нийт хүн амын 18.4% нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа өмчилж авсан байна. Эдгээр саналууд гарсангүй шүү дээ. Бид нар ч өмнөлөхгүй л дээ эндээс. Энэхүү хуралдааны төгсгөлд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 онд хийсэн ажлын тайланг байгууллагуудын удирдлагад онцолсон юм. Энэ жилд дээрх байгууллагуудаас өрхийн үйлдвэрлэлийг дэмжин ажилласан байна. Мөн аймгийн цэг даргын санаачлагаар орон нутгийн хөрөнгө оруулалтаар импортыг орлого бүтээгдэхүүн электродын үйлдвэр шинжлэх ухаан технологийн паркийг байгуулсан. Үүний татварыг дараах ашиг болох 150 орчим сая төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хүүгээ барьцаагүй зээлээр олгохоор болжээ. Хасаж өөрсдийнх нь саналыг бас авсан байна.